Сайн бацгаана уу? Салангаа агш нэ. Багш та нараас нэг зүйлийг асууя. За, энэ машиныг юу хөдөлгөх бол? Машин юугаар ажилтсан болов? Яг зөв. Машин бензин шатхуунаар ажилтдаг тийм ээ. Энэ машин бензин шатхууныг дүүрэх юм бол яадаг вэ? Бидний хүссэн газар руу биднийг хөрвж өгдөг тийм ээ. За, тэгвэл яг үүнтэй адилхан. Есүст итгэдэг хүүхдүүд Есүст итгэдэг хүмүүс биднийг юу хөдөлгдөг юм болов? Юу биднийг зоригтойгоор, итгэлтэйгээр, баяр хөөртэйгээр, урам зоригтойгоор алхахад хүргэдэг юм болов? Яг зөв. Энэ бол Библи. Бурхны үг шүү дээ, тийм ээ. Өнөөдрийн Библийн баатар бол Бурхны үгийг бариад зоригтойгоор явсан нэгэн хүний тухай гардаг. Бүгдээрээ хэн болохыг хамтдаа Библиэс харцгаая. 1-р Хаад 18-ийн 37-оос 39-р эшлэл. Багштайгаа хамт чангаар уншийе. Надад хариу өгөөч, эзэн минь. Эзэн минь, та Бурхан гэдгээ энэ ард түмэнд мэдүүлж, тэдний зүрх сэтгэлийг эргүүлэн авчрахын тулд надад хариу өгөөч гэж залбирав. Тэгтэл эзний гал буун ирж, шатаалт дахил түлээ мод, чулуу болон шороог шатаан залгиж, шуудуундах усыг долоож орхив. Бүх ард түмэн үүнийг хармагцаа, нүрээрээ газар дунаж, эзэн л Бурхан мөн гэж хашгиралдав. Амен. Бид нар өнгөрсөн 7 хоног Элия зүнч маань Ахаб хаан дээр очиод та буруу зүйлийг хийж байна. Таны гэм нүглээс болоод энэ газарт 3 жилийн турш бороо орохгүй, шүүдэрч орохгүй гэж айлдсан тийм ээ. Бүгдээрээ тэр Элияг дуудцгаая. Элия маань үргэлжлүүлэн Бурхны өмнө зөв амьдарсан хэврээ байсан байна. Бурхан Элияг Ахаб хаан дээр очиод түүний гэм нүглийг сануулагтун. Элия Бурхны үгийг аваад хааны өмнө зоригтойгоор очсон байна. За тэр үед хэн хаанчилж байсан бэ гэхээр хойд Израилийн хаан Ахаб. Хаанта Бурхан надад үгээ айлдсан бэлээ. Таны хиймэл шүтэн шүтэж байгаа энэ байдал Бурханд тааламжгүй байгаад бол та гэмших дүн. Юу ярина вэ чи? Ийм холоос ирчгээд бас л намайг шүүмжлэхээр ирвөө? Хаанта таны итгэдэг Бурхан бол хиймэл билээ. Хүний гараар бүтсэн хиймэл шүтэн шүү дээ. Бурхан таныг хараад маш их уурлан хилэгдэж байгаа учраас та яг одоо Бурханы өмнө гэмших дүн. Чи юу ярина вэ? Би бол нүдэнд харагдаж, гарт баригддаг тэр Бурханд л итгэдэг. Чиний Бурхан хаана байна вэ? Би хайгаад ч олсонгүй. Тэр миний нүдэнд харагдахгүй бай. Яалаа гэж тэ хаант минь яалаа гэж бидний Бурхан нүдэнд харагдахгүй ч гэсэн биднийг харж, биднийг сонсдог Бурхан шүү дээ. Та яг одоо гэмших хэрэгтэй. Яалаа гэж. Энэ Израиль улсын хаан бол би. Миний босгосон Бурхан бол жинхэнэ Бурхан. Хаанта. Тэгвэл миний итгэдэг Бурхан амьд уу? Таны үйлчлдэг Бурхан амьд уу гэдгийг шалгаж үзцгээе. Наа чи сайхан санаа байна. Харин яаж шалгах вэ? Хаанта, та Кармел уулан дээр 2 тахилын ширээ босгож өгөөч. Тэгээд тэр тахилын ширээн дээр шатаалт тахилыг өргөх болно. Харин тэр шатаалт тахилыг Бурханд өргөхдөө хинэж гал ашиглахгүй. Дээрээс Тэнгэрээс гал боовол тэрнийх нь Бурхан жинхэнэ Бурхан гэдгийг харцгаая. Та өөрийнхөө шүтдэг 800 Баалын тахилч нарт бүгдийг Кармел ууланд цугл гэж тушаагтун. Тэднэрч Бурхандаа тахил өргөг, би ч Бурхандаа тахил өргөе. Хинийх нь Бурхан Тэнгэрээс гал болгоно, тэрнийх нь Бурхан амьд Бурхан гэдгийг энэ олон ард түмэнд Израильчуудад мэдүүлье. Наа чин сайхан санаа байна. Мэдээж миний итгэдэг Бурхан амьд байж таарна шүү дээ. Хаанта та
салгаа буулгаж хайрал. Ингээд Израилийн ард түмэн бүгдээрээ Элиягийн хэлсний дагуу Кармел уулан дээр цугларсан байгаа. Хүүе өнөөдөр чинь их сонин зүйл болохын гэсэн. Хинийх нь бурхан амьд вэ? Тэрийг шалгаж үзхийн гинлээ. Ёстой сайхан ийм завшаа мүд тохиолдохгүй шүү. Хааны маань босгосон бурхан амьд байна уу? Элиягийн итгэдэг бурхан амьд байна уу? Бүгдийг нүдээр үзэх боломж гарлаа шүү дээ. Ингээд Израилийн ард түмэн бүгдээрээ Кармел ууланд цугласан байна. Мөн Ахаб хааны итгэдэг Баал, Ашера, Аштаротын иш үзүүлэгч нар 800 хүн Кармел ууланд ирсэн байна. Тэгээд Элиягийн гуйлд ёсоор тахилын ширээг босгосон байна. За ингээд Баалын 800 иш үзүүлэгч Баал Аштерад зориулаад тахилын ширээ босгосон. Харин Элия маань ч гэсэн адилхан тахилын ширээг босгосон байна. За. Ингээд Израильчуудын итгэдэг байсан Баал, Аштерод, Ашера нарын 800 иш үзүүлэгч тахилын ширээ босгосон байна. За. Тэгээд тэр 800 иш үзүүлэгч маань бүгдээрээ тахилын ширээгээ тойроод багш нь харагдах нь үгүй. 800 иш үзүүлэгч бүгдээрээ цуглараад Баал бурхнаа дуудсан байгаа. Баал бурхан минь, гал буулгаж хайрал. Баал бурхан минь, гал буулгаж хайрал. Бидний залбирлыг сонсож энэ ард түмэнд өөрийгөө амьд гэдгийг харуулаач. Баал минь ээ, гал буулгаач. Ингээд 800 гаруй Баалын тахилч нар өдөржингөө Баал бурхан минь ээ, гал буулгаач гэж хоолоогоо сөүтэлд орилсон боловч тахилын ширээд гал буусангүй. Та нар өшөө чамд дуудах ёстой юм шүү. Та нарын бурхан та нарыг сонсохгүй байгаа юм шүү. Тийштэй. Та нар өшөө чамд орлооч. Та нарыг сонсохгүй байгаа юм шүү. Баалын 800 дахилч маш их ядарч байсан боловч тэд нар үргэлжлүүлэн Баал бурхнаа бүр чангаар хоолоогоо сөүтэл орилсон байгаа. Баал бурхан минь ээ, гал буулгаж хайрал. Баал бурхан минь ээ, гал буулгаж хайрал. Гал буулгаж хайрал. Баал бурхан минь ээ, бидрийг сонсооч ээ. Бүгдээрээ маш их ядарсан. Ингээд бүгдээрээ ядраад унаад гисэн. Харин одоо хэний ээлж илээ? Элиягийн ээлж. Элия тахилын ширээ босгоод бурхны өмнө тахилын ширээгээ босгосон байна. За. Миний босгосон энэ тахилын ширээн дээр шатаалт тахилыг мань тавиач. За одоо миний босгосон энэ тахилын ширээг тойруулаад шууд ухаж тэр шуудаг усаар дүүрэг. За тэгээд тахилын ширээг тойруулаад шууд буюу нүх ухаад тэгээд тэрэн дээрээ дүүрэн ус асгасан байгаа. Түүгэрч барахгүй шатаалт тахил дээрээ хүртэл Элия маань ус асгуулсан байна. Найзуудаа ном нотын зүйл гал авалцах болов? Ном нотын зүйл шатдгийн болов? Боломжгүй тийм ээ. Хүмүүс бүр гайхсан байгаа. Хүүе шатах юм болоо да чи бүгдийг норгаа ичих юм аа. Бүгдийг норгочоор чи яаж шатах юм бэ? Энэ Элия бас жоохон буруу юм хийгээд байна да. За одоо та нар харагтун. Энэ тахилын ширээ 0 дөртөн болцсон байгаа. Иргэн тойронд нь дүүрэн ус байгаа.
Одоо би та нарт хэрэн жинхэнэ бурхан бэ гэдгийг харуулъя. Оо бурхан минь, намайг сонсож хайрал. Таныг мэдхгүй байгаа энэ ард түмэнд өөрийгөө амьд гэдгээ харуулж өгөөч. Бурхан эзэм нь та Тэнгэрээс гал буулгаж хайрал. Илияг дөнгөж залбиргүй юу Тэнгэрээс пүн гэж гал бууж ирээ. Илиягийн шатаал тахлыг юучгүй шатаасан байгаа. Бүр шууд уугийнхаа иргэн тойрон байсан өвс ногоогч хүртэл юу ч үлдээхгүй бүгдийг шатаасан байгаа. Израильчууд гайхсан. Энд чинь жинхэнэ амьд бурхан байх шүү дээ. Ахав хааны итгэдэг байсан бурхан хуурамч юм байна. Энд чинь жинхэнэ амьд бурхан юм байна. Бүгдээрээ түүнд мөрөгцгөөе. Тийм ээ, та бол жинхэнэ амьд бурхан билээ. Израилийн ард түмэн бүгд бурхан эзэндээ талархаж, бурхан эзэндээ мөргөл өргөсөн байна. Түүгээрч барахгүй Израильчууд маш их урлаад өдийг хүртэл итгэсэн энэ хиймэл шүтээч хуурамч байсан юм бэ. Энэ 800 иш үзүүлэгчийг алцгаая. Гэт Баалын 800 иш үзүүлэгчийг Израилийн ард түмэн бүгдийг хинээгч үлдээхгүй элтний ирээр завчиж алсан байна. Ингээд Ахав хаан энэ бүгдийг хараад шок. За, тэгээд Ахав хаан ордондоо очив. Өөрийн эхнэр Изебелийг дуудсан байна. Хатантан байна. Өнөөдөр юу асан гэж сананаа. Гэт өнөөдрийн басан бүх зүйлийг ярьж өгсөн байна. Изебел өөрийнх нь иш үзүүлэгч бүгдээр үгсэн гэдгийг сонсоод маш их урлсан. Тэр мөн Илияг аль дээр л алах байсан. Хүнээр сонсож байна намайг. За хатантаа. Илияг дэлхийн хаанаас ч хамаагүй одоо түүнийг яг одоо миний өмнө авчир. Түүний толгойг надад авчир. Тэр мөн яаж миний иш үзүүлэгчдийг бүгдийг хядаж чадваа. Би тэр Илияг заавал хөнөөх болно. Мэдлээ. Ингээд Изебел маань өөрийнхөө бүхий л хүмүүсийг Илия руу явуулсан. Илия энэ мэдээг сонсоод ихэд айсан. Яана, одоо би үхэх байх та. Яад гэвэл хаана очиж нуугдах вэ? Яадаг вүлээ? Ингээд Илия маань маш хол газар очоод тац гэдэг модны сүүдэрт очоод нуугдсан байна. Би өөр нь эндээс гарахгүй. Эндээс гарах юм бол намайг Изебел хөнөөх байх та. Бурхан минь ингэж яагаар намайг хороогоод өгөөч. Та намайг аваа явчихаж би Изебелээс маш их айж байна. Бурхан Илияг тайвшруулахын тулд өөрийгөө одоо ч гэсэн амьд байгаа гэдгээ мэдрүүлэхийн тулд газар хөдлөлтийг бий болгож, мөн хүчирхэг галыг ч гэсэн түүнд харуулж, хүчит салхиар ч гэсэн түүнд өөрийгөө мэдрүүлсэн боловч Илия бүр ч их айсан байна. Яна, одоо би ч үхсэн. Яна, би буруу юм хийчихв. Харин энэ үед Бурхан Илияг өөрийнхөө дуу хоолойгоор дуудсан байна. Илия, чи бүү айхтун. Би чамтай хамт байна. Чи үргэлжлүүлэн миний ажлыг хийх тун. Илия Бурханы тэр зөөлөн дуу хоолойг сонсоод яагаад ч юм зүрх сэтгэл нь амар тайвнаар дүүрсэн байна. Бурханы дуу хоолойг сонсоод Илия маань маш их баярлаад, маш их тайтгарлыг аваад үргэлжлүүлэн Бурханы ажлыг хийсэн байна. Тэгвэл найзуудаа Илия Бурханы үгийг бариад зоригтойгоор Ахав хаантай түүний харгас хэрцгий эхнэр Изебелийн эсрэг түүнтэй тэрсэлсэн байна. Хичнээн Изебелээс айж зүхтааж нуугдсан ч гэсэн дахин Бурханы дуу хоолойг сонсоод Илия маань дахин Бурханаас хүчийг олж авсан байна. Тэгвэл найзуудаа өнөөдөр бидэнд ч гэсэн Бурханы үг болох Библи байна шүү дээ. Бурханы үг болох Библийг
бид нэр өдөр болгон уншиж Бурхны үг болох Библиэтэй хамт байх юм бол бид юунаас ч айхгүй. Бурхны өмнө зоригтойгоор найзуудтай сайн мэдээ тарах хүчийг олж авах болно. Тэгвэл хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Хоёр хөөрхөн гараа асраад алаг нүдээ анаад хамт залбирцгаая. Бурхан эзэн минь ээ, таньдаа баярлалаа. Илия зөнчөөр дамжуулаад өнөөдөр Бурхны үг ямар хүчтэй вэ гэдгийг дахин нэг удаа ойлгуулж өгсөнд баярлалаа. Эзэн минь та өөрийгөө ямар ч нөхцөл байдалд амьд гэдгээ олон удаа батлан харуулсаар байсан боловч бид нэр тэр зүйлд итгэдэггүй, бас итгэсэн ч дороо мартдаг. Тэр байдлаа таны өмнө гимшиж байна. Бурхан минь таны үг болох Библийг биднэр бариад Библийг өдөр болгон уншиж Бурхан таныг мэдтгүй олон найзуудтай сайн мэдээ ярьж өгөх зоригийг бидэнд зөвшөөрч өгөөч. Есүсийн нэрээр залбирлаа. Амен. Бүгдээрээ Илия шиг зоригтойгоор Бурхны үгийг дамжуулдаг хүүхдүүд болцгаая. Дараагийн 7 хоногт уулзцгаая. Баяртай.